Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн багшийн заах хичээлийн сэдэв бол эсэлтгүүн хэм гэсэн хичээл байгаа. За эсэлтгүүн хэм гэдэг маань химийн холбоо үүсгэхэд тухайн элементийн атомоос оруулж байгаа электроны хувь нэмрийг хэлдэг. За элементийн цахилгаан сөрөг чанар утгад үндэслэн эсэлтгүүн хэмийг тэг, сөрөг, эрг гэж хуваадаг байгаа. За ер нь бол эсэлтгүүн хэм бол валент чанартай бол тоо утгаараа тэнцүү. За ингээд багш нь энэ удаа та бүхэнд эсэлтгүүн хэмийг азотын атомын бүтцээр нь үндэслэж тайлбарлаж өгөх байгаа. За тэгэхээр бол бид бүхэн өмнө үзсэн атомын бүтэц гэсэн хичээлээс сэргээ саная. За атом гэж юу хэлдэг вэ хүмүүстээ? За атом гэдэг маань голдоо нэмэгц цэнэгтэй цөм, түүний тойроод хасаа цэнэгтэй электроноос тогтдог байгаа. За ингээд хэдүүлээ эхлээд азотын атомын бүтцийг зурх ёстой. За азотын атомын бүтцийг зурхын тулд бидэнд үлэг хүснэгтийг ашиглана. За үлэг хүснэгтэнд азот маань хэдвэр бүлэгт хаана байрлаж байгаа гэдгийг нь олъё. За 5А бүлэг үеийн дугаар нь 2 байна. За үлэг хүснэгтэнд эзлэх байр буюу дэс дугаар нь 7 ахнаа. За үүнийг үндэслээд азотынхаа атомын бүтцийг зургая. За тэгэхээр бол бид бүхэн атомын бүтэц болон үлэг хүснэгт хоёрын хоорондын хамаарлыг харуулсан зүй тогтолцоог мэдж явах ёстой. За энэ бол тухайн элементийн үлэг хүснэгтэнд эзлэх байр буюу дэс дугаар нь электроны тоо, протоны тоо, цөмийн цэнэгтэй тэнцүү байдаг. За тэгвэл азотын маань дэс дугаар нь хэд байлаа? 7 байсан. Тэгвэл электроны тоо электрон, протон, нейтроны тоог нь олъё. За мэдээж дэс дугаар нь 7 ч электрон нь хасах 7, нейтрон нь нэмэх 7 болно. Протон нэмэх 7 болно. За нейтроноо олохын тулд дахиад бас багш мэдээлэл өгье. За тухайн элементийн харьцангуй атом масс маань зөвхөн цөмийн цэнэгээр тодорхойлогдно. Тэгэхээр цөм нь протон ба нейтроны нийлбэртэй тэнцүү байна гэсэн дүрмийг баримтлана. За тэгвэл азотын маань харьцангуй атом масс нь 14 байна. Тэгвэл 14-өөс 7-г хаслаа. Нейтрон мөн адил 7 байх нэ. За одоо бид бүхэн юу хийх ёстой гэвэл нийт азот мөн 7 ширхэг электрон маань энерги хэдэн түвшинд хуваагдах ёстой вэ гэдгийг үзье. За тэгвэл азотынхаа үеийн дугаар нь 2 байгаа учраас цөмийн цэнийн 2 энергийн 2 түвшинд электрон маань хуваагдана гэсэн үг. За энэ энерги 2 түвшинд 7 ширхэг электрон маань хэд хэдээр хуваагдах вэ гэвэл нэгдүгээр тухайд мэдээж 2 ширхэг электрон байна. Тэгвэл 7 энэ доод цөмийн цэнийн 7 ах. За одоо тэгвэл хамгийн гадаад давхрагтай хичнээн электронтой байх хүмүүстэй бодож үзье. Мэдээж 5 электронтой болно. За одоо бүгдээрээ атомын электрон байгууламжийн томыг нь зуръя. За азот маань 1s-ийн 2 ширхэг электрон, 2s-тэй 2 2p-тэй мөн адил хэд байх вэ гэдэг бодъё. За хамгийн гадналын давхраганд 5 электрон байна гэдэг маань s орбиталтай 2 ширхэг, p орбиталтай 3 байдаг гэсэн үг ээ. Ингээд нийлээд 5 электронтой болох нэ. За эндээс бид хүн юу дүгнэх ёстой вэ гэвэл саармаг эсэлтгүүн хэм буюу тэг эсэлтгүүн хэмтэй байхдаа саармаг атом маань ямар нэгэн электроны шилжилт явагдаагүй учраас эрг цэнэгтэй протон 7 ширхэг, хасаа цэнэгтэй электрон мөн адил 7 байна гэж ойлгох ёстой. За энэ тохиолдолд нэмэх эрг болон сөрөг цэнэгтэй эгэл бөмбөсийн тоон тэнцүү байгаа учраас тухайн атом маань тэг эсэлтгүүнтэй байна гэж үзэх нэ. За дараагийн бид хэдийн хийх атом хийх элемент бол сөрөг 3 эсэлтгүүнтэй азотын атомын бүтцийг зурах ёстой. За мөн адил бүгдээрээ электроны тоо, протоны тоо, нейтроны тоог нь олъё. За энэ тохиолдолд эрг болон сөрөг цэнэгтэй атом маань хамгийн гадаад давхраганд байгаа электроны тоогоо алдах буюу гаднаас авах замаар электроны шилжилт явагдах ёстой. Тэгэхээр энэ цөмийн цэнийг нь бол өөрчлөгдөхгүй хэвэндээ байгаа гэж үзээд протон нэмэх 7 хийвэрээ
Нейтрон нь бас мөн адил 7 хэвээрээ байх нэ. За одоо электроныхын тоон хэд болох вэ гэдгийг бүгд бодож үзье. За яагаад азот манд хасах 3 сэлтгүүнтэй болсон шалтгаан нь электроноо алдаад хасах 3 болсон уу эсвэл гаднаас электроныг аваад хасах 3 болсон уу гэдгийг хүүхдүүдэд бодох нь шүү. За анх тегстгүй юмтай багта протон мэдээж 7 байсан. За электрон мөн адил 7 байжээ. Тэгвэл азот маань яагаад сөрөг 3 сэлтгүүнтэй юм болсон шалтгаан нь 3 шиг хасах цэнэгтэй ионы илүүдэл үүссэн байна гэж ойлгох ёстой. Ийм учраас энэ тохиолдолд 3 ширхэг электроныг гаднаас нэмж авсан гэж ойлгоно. Тэгвэл нийт электроныхын тоон хэд болох нь вэ? Хасах 10 болох нэ. За тэгвэл цөмийн цэнэг нь бол мэдээж өөрчлөгдөхгүй хэвэндээ байна. За тэгвэл энерги 2 төвшөнд маань нийт хичнээн электрон байх хүүхдүүдэд бодож үзье. За 1-р энерги төвшөнд нь 2 шиг электрон байна. За 2-р энерги төвшөнд хичнээн электрон байх уу? За аливаа атом маань химийн холбоонд оролцоод ион болохдоо хамгийн гадаад давхраанда 8 электронтой батчилтай хүрээ үүсгэхийн төлөө ирмэлцдэг. Тэгвэл азот маань 8 электронтой болох нэ хамгийн гадна л та. За электрон байгууламжийн томьёон зуръя. 1-ээс 2 2-ээс 2 гэдэг нь хэдэн электрон байх хүүхдүүдэд хамгийн гадна л та 8 электронтой байгаа юм чинь 2 гэдэг 6 болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл 20 дахь давхраунд маань S орбиталтай 20 шиг фэдэн 6 нийлээд 8 электронтой болж байна. За одоо бид бүхэн азотын нэмэх 5 сэлтгүүнтэй ионы электрон байгууламжийн томыг зурх байгаа. За мөн адил электроны тоо, протоны тоо, нейтроны тоогоо олъё. За энэ тохиолдолд цөмийн цэнийн өөрчлөгдөхгүй хэвэндээ байгаа учраас цөм нь адилхан байна. За харин электрон хэд болох вэ гэдгийг бид тооцоолох ёстой. За протоныхын цэнэг нь нэмэх 7 ширхэг протон хэвэндээ байгаа. Мөн электрон анх хичнээн электрон байлаа хүүхдүүдэд. Мэдээж 7 ширхэг электрон байжээ. За яагаад нэмэх цэнэгтэй ион болсон шалтгаан маань 5 ширхэг нэмэх цэнгийн илүүдэд үссэн гэж ойлгох ёстой. За тэгвэл энэ тохиолдолд электроноо алдсан байх нь уу эсвэл гаднаас авсан байх нь гэдэгт бодж үзээрэй. За мэдээж 5 ширхэг электроныг гаднаас гадагшаага алдсан байх нэ гэж ойлгох нь. Тэгвэл нийт электроныхын тоон хэд болох нь? Хасах 2 болох нэ. За цөмийн цэнэг нь мэдээж нэмэх 7 хэвэндээ. За электроныхын тоон хамгийн гаднын давхраандаа 2 шиг электронтой болох нь. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2 дахь давхраа гэж байхгүй болно гэсэн үг нэ хүүхдүүд. За электрон байгууламжийн томьёон зуръя. Тэгвэл 1-ээс 2 гэд болох нэ. За одоо багш нь өнөөдөр энэ эсэлтгүү хэм яаж үүсэж байгаа шалтгааныг нь дүгнээд таад нэг зүйл үзүүлье. За энэ мэдээлэлд маань тухайн саармаг байдалтай атом маань нэг бол электроноо алдаж болох нь эсвэл гаднаас электроныг авч болох нь. Тэгвэл электроноо алдаж байгаа атом буюу ионыг юу гэж нэрлэх вэ? Ямар цэнэгтэй, ямар эсэлтгүү юмтай болох вэ? Авч байгаа нь ямар эсэлтгүү юмтай болох вэ? За сайн байна. Мэдээж электроноо алдаж байгаа атом буюу ион нь хасах цэнэгтэй, нэмэх цэнэгтэй катион болох нэ. Харин электроноо гаднаас авч байгаа атом буюу ион нь хасах цэнэгтэй анион болох нэ. За тэгвэл эндээс та бүхэн маань электроноо алдаж байгаа саармаг атом маань эсэлтгүүн хэм нь нэмэх болно. Харин электроныг гаднаас авч байгаа атом маань эсэлтгүүн хэм нь хасах болно гэсэн ойлголтыг аваарай хүүхдүүдээ. За багш нь дасгал ажил өгье. За энэ өгөгдсөн атом буюу ионуудын электрон, протон, нейтроны тоог нь тодорхойлоод электрон байгууламжийн томьёон зурна.